нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл. Тагнуулын ерөнхий газар. Цагдаагийн ерөнхий газар. Мансууруулах бодис хар тамхиг хууль бусаар хэл нэвтрүүлэх, тээвэрлэх гэмтэрэг нь хар тамхины хууль бус эргэлт хэрэглээг тасралтгүй явуулах, тархаах гол үндэс суурь болж тухайн төрлийн гэмтэргүүд дотроо хамгийн ноцтой гэмтэрэгт хамаардаг. Хар тамхи хэлээр хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэх гэмтэрэг гэдэг нь тухайн улсын мансууруулах бодис хар тамхины эсрэг тогтоосон хууль дүрм болон хэл гайлийн хууль тогтоомжийг зөрчиж хууль бусаар мансууруулах бодис хар тамхи тээвэрлсэн биедээ болон эд зүйлсэд нуун далдлах аргаар авч явсан шуудан холбоог ашиглан улсын хилээр оруулах буюу гаргах үйлдэлийг хэлдэг байна. Гайлын байгууллага цагдаагийн байгууллагын хамтарсан арга хэмжээ ажиллагаа бол үргэлжлэн тогтмол явагдаж байна. За энэ арга хэмжээний хүрээнд хийгдсэн нэг ажиллагаа өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын хилээр нэр бүхий иргэд гадаад улсаас их хэмжээний мөс буюу метамфетамин төрлийн мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэлийг таслан зогсоолоо. За уг бодис нь нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны конвенцийн хавсалтад орсон хүчтэй сэтгэл төлөвлөлт үйлчлэгээ үзүүлэх үйлчлэгээтэй. За нийт одоо хураагдсан бодисын үнийн дэм бол ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн үнийн дэм бүхий энэ метамфетамин төрлийн бодисыг одоо илрүүлээд одоо таслан зогсоосон ийм ажиллагаа явагдлаа. Манай улсын иргэдийн хувьд мансууруулах бодис хар тамхи хууль бусаар хэл нэвтрүүлэх, тээвэрлэх гэмтэрэгт санаатай болон болгоомжгүй байдлаар холбогддог. 2018 оны байдлаар нийт энэ төрлийн 199 хэрэгт 412 хүн холбогдсон шалгагдж байгаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Ихэвчлэн хувь хүн бүлэг этгээдүүд ашиг олох, хэрэглэх зорилгоор биедээ болон ачаа тийш карго илгээмжид нуух буюу олон улсын бөөхөө шуудан ашиглан мансууруулах бодис хэл гаалиар нэвтрүүлж байна. Монгол улс бол нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах болон сэтгцэд төлөөт бодисын тухай конвенцэд бол нэгдэн орсон байдаг. За энэ хоёр конвенцаар бол дэлхийн хэмжээнд одоо олон улсад хориглосон мансууруулах сэтгцэд төлөөт бодисын чагсаалтыг бол гаргаж өгсөн байдаг. Тэгээ Монгол улс энэхүү конвенцэд нэгдэн орсон учраас тухайн конвенцийн чагсаалтаар батлагдсан мансууруулах сэтгцэд төлөөт бодисын эргэлт нь өөрөө хууль бус эргэлт болоод явж байгаа. Энэхүү конвенцийн жагсаалтанд багтсан мансууруулах сэтгцэд нөлөөт бодисыг одоо олж авсан, хадгалсан, худалдсан, тийм ээ, бусдад өгсөн аливаа үйлдэл нь өөрөө энэ төрлийн бодисын хууль бус эргэлт буюу эрүүгийн хариуцлагатай үйлдэл болоод явдаг байгаа. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх завдах үйлдэлийн гэмтэргийн өөрийнх нь 20 ялна 2-8 жил. Түүнчлэн одоо зорчих хэрэг хязгаарлах бас торгох гэх мэт ялын нэмэгдэл одоо санкцууд байдаг. Сүүлийн үед үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд манай иргэдийн зүүн өмнөд Азийн орнуудад визгүй зорчих боломжтой байдал, гинэн итгэмд хийд сан, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сул талуудыг ашиглан үйл ажиллагаанд татан оруулах болоод байгаа. Мөн үндэстэн дамсан гэмт бүлэглэлийн гишүүд байж болох гадны иргэдч
Монгол улсад төр болон удаан хугацаагаар байрлаж хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэх хууль бус эргэлт явуулах болсныг холбогдох байгууллагууд илрүүлээд байна. 2010-ад оны үед бол ихэвчлэн одоо энэ төрлийн бодисуудыг өмнөд төршөөс эсвэл одоо 3 дахь улс буюу Зүүн Азийн улсууд, Малайз, Филиппин зэрэг улсуудад орчин явсан иргэд эсвэл мөн тус улсын иргэд, Монгол улсад одоо төр орчин суух зорилгоор тодорхой ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор ирж байгаа иргэд бас хууль бусаар нэвтрүүлэхэд завдсан ийм тохиолдлууд бас бүртгэж эхэлсэн. За эдгээр нь бол ихэвчлэн одоо нэг героины төрлийн Зүүн Азиас гаралтай, Зүүн Азийн алтан гурвалжин гэж ярьдаг шүү дээ. Эдгээр бүс нутгаас гаралтай героиныг одоо 1.5-аас 5.4 хүртэл килограмм хэмжээтэйгээр Монгол улс руу оруулж ирээд за эргээд мөн одоо маршрутаа өөрчлөн хэвчлэн одоо төмөр замаар эсвэл буцаагаад одоо агаарын замаар Бүгд-Найрамд Хятад улс руу дамжуулан тээвэрлэх ийм одоо хандлага гарч байсан. За энэ дээр одоо бас мөн одоо манай гайлын байгууллага холбогдох одоо хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилласан үр дүнд бол энэ урсгал бол зогссон. За үүний дараа 2010 оноос хойш ихэвчлэн одоо Монгол улсын иргэд ялангуяа одоо гадаад улсад сурч ажиллаж байгаа төр хугацаагаар орсон сууж байгаа иргэд хууль бусаар метамфетамины төрлийн одоо мөс гэж ярьдаг шүү дээ. Синтетик бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэхэд завдах энэ тохиолдлууд нэмэгдэж эхэлсэн. За зөвхөн одоо өнгөрсөн оны байдлаар 2018 оны байдлаар ярихад нийтдээ 15 удаагийн тохиолдлыг гайлын байгууллага одоо дангаараа болов хууль сахиулах байгууллагуудад хамтарсан ажиллагааны үр дүнд дасан зогсоосон байдгийг. Эдгээрийн бараг 80 гаруй хувь нь мөс буюу нөгөө метамфетамины төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлэхэд завдсан ийм үйлдэл байгаа. Энэ 15 удаагийн үйлдэл юм. Гайл дээр бүртгэгдэж байгаа зөрчил гэмтэргийн байдлаас харахад ихэвчлэн 20-с 30 насны залуус эзэн холбогдож болж байгаа бол хүйсийн байдал нь 50% байна. Сүүлийн үед мансууруулах бодис хар тамхи наймаалагчдын арга нарийсч интернет сайт ашиглан Канада, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодисыг захиалан олон улсын шуудан илгээмж ашиглан хэлээр нэвтрүүлдэг болсон. Хэдий өөрийн биеэр улсын хэлээр тээвэрлэн оруулж ирээгүй ч гэсэн энэ үйлдэл нь яг адилхан Монгол улсын эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээдэг юм. Энэ төрлийн гэмтэрэг нь бол одоо нууц тал дараагаар үйлдэгддэг тийм ээ. Магадгүй тухайн бодисыг одоо улсын хэлээр хууль бусаар нэвтрүүлж байгаа нэг этгээд байхад тухайн бодисыг Монгол улсад тийм ээ хүлээж авж байгаа нэг өөр этгээд тухайн бодисыг зааж борлуулж байгаа нэг өөр этгээд байхад мөн тээвэрлэж бусдад хүргэж байгаа нэг өөр нэг юм бүлэг. Ерөнхийдөө энэ төрлийн гэмтэрэг нь бол илүү одоо зохион байгуулалттай бүлэглэлийн чанартай байдаг л да. Тэгэхээр яагаад хүн тий одоо энэ өөрөө хууль бус хориотой энэ өөрөө эрүүгийн хариуцлагатай үйлдэл шүү дээ гэдгийг мэдсээр байж энэ төрлийн гэмтэргийн нэг хэсэг болоод байгаа юм бэ гэж. Нэгдүгээрт бол яг уу залуучууд маань тий сүүлийн үеийн одоо залуучууд одоо ажиллаж хөдөлмөрлөх насны хүмүүс маань шударгаар ажиллаж хөдөлмөрлөх тийм ээ одоо мөнгө олж амьдрахаас илүү амар хэлбэр аргаад хууль бус байсан ч хамаагүй байх нь шүү дээ. Мөнгө олох вэ гэдэг нэг тийм ахархан бодолтой олчихж л тээ. Тэгэхээр нэгдүгээр хууль бус эргэлтийн нэг хэсэг болж байгаа хүмүүс бол одоо энэ шунхаа сэдэлтээр ашиг олох гэсэн энэ санаа зорилго байна л да. Хоёрдугаар та тухайн өөрийн хийж байгаа үйлдэлийнхаа хор уршиг, нийгмийн хариуцлага, эргээд учирч болох эрүүгийн хариуцлага ч гэх юм уу тэрийг сайн ухамсарч ойлгоогүй тийм ээ. Одоо өсвөр насны тий за эдгээр залуу насны хүүхэд залуучуудыг энэ төрлийн гэмтэрэг татан оруулж байгаа нэг бүлэг хэсэг этгээдүүд байна. Магадгүй тодорхой хэмжээний шан харамж амладаг тийм ээ. Эсвэл ямар нэгэн одоо шалтгаан шалтгаан бий болгож дарамтлагдаг тийм ээ. Шантаажинд оруулдаг. Яалтчгүй чи тэр бодисыг тий тухайн хэлсэн хүнд нь аваач өөхөөс өөр аргагүй байдалд ч юм уу ордог. Ингээ явандаа хүссэн үсээгүй чи өөрөө тэр хууль бус эргэлтийн нэг хэсэг болж ингэж ирж байдаг. Энэ бас нэг маш аюултай эмзэглэмээр эцэг эхчүүд та бид те бүгдээр анхаарал хандуулах нэг сэдв байна. Жишээ нь бага насны болон өсвөр насны хүүхдийг энэ төрлийн бодис хэрэглэгч болгоод те эхний нэг удаа, хоёр удаа тухайн бодисоо үнгүү өгдөг. Хэрэглээд үзье ах нь их чинь зүгээр өгч जैन тийм ээ. За ингээ нөгөө дөнгөж тийм ээ одоо хөгжиж буй уураг тарих нь хөгжиж буй тэр өсвөр насны те залуу хүүхдүүд маань нэг хоёр удаа хэрэглээд үзчихсэн. За ингээ явандаа нөгөө донтох хам шинж гэдэг нь илрээд нөгөө бодисоо дахиж хэрэглэхийг одоо хэрэглэх хүсэл төрөөд эхэлдэг. За ингээд 2-3 дахь хэрэглэх үед нөгөө хууль бус эргэлтийн нэг эргэлт рүүгээ оруулаа тийм ээ. За би чамд өгнө. Харин чи энэ бодисыг тэнд аваач өгдөг, тийшээ аваач өгдөг. Оронд нь би чамд нэг удаагийн хэрэглээний юм өгөөч гэдэг. Ийм тохиолдол бол маш их бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл
өөрөө нөгөө хэрэглэх хэрэглэгч болсон хүмүүс маань хэрэглэх бодисоо олж авахын тулд өөр нэгэн тэр ашиг болоод байгаа этгээдийн гар хөл болох. Энэ тохиолдолд бол маш их бүртгэгдэж байгаа. Түүнчлэн хэрэгтнүүд сэм хийгээд сэм ав гэсэн аргачлалыг ашиглаж байгаа нь гэмгүй иргэд мансууруулах бодис хар тамхи хууль бусаар хэл нэвтрүүлэх, тээвэрлэх, гэмтэргийн холбогдогч болох эрсдлийг бий болгож байна. Улс хооронд зорчигдсон бусдын ачаа тээшийг шалгаж үзэлгүй авах, өөрийн ачаа тээшиндээ анхаарал хяналтгүй явах зэрэг нь энэ гэмтэрэгт холбогдох үндсэн шалтгаан болдог. Ялангуяа бүгд найрамдах Хятад улс, бүгд найрамдах Солонгос улс, Сингапур, Малайз, Макао, Оросын холбооны улс, Америк нэгдсэн улс, Европын холбооны улс орон зорчигдсон бусдын дайвар ачаа тээшийг аль болох авахгүй байж ачаа тээшиндээ анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна. Дэлхийн гайлын байгууллагаас бид нэр бол сүүлийн үед сэрэмжлүүлж байгаа. Ялангуяа энэ олон улсын хэмжээнд үндэстэн дамсан хар тамхины гэмтэрийг үүлддэг этгээдүүдийн дунд энэ сэм хий, сэм ав гэсэн нэг ийм тактик гэдэг юм уу? Ийм арга ажиллагаа хэрэгжиж байна гэж. Энэ маань юу гэсэн үхээр яг хилээр нэвтэрч байгаа тохиолдолд хүмүүс тийм ээ за одоо штам даруулах, цаашаа гарах, бүртгүүлэх юм ингээд их олон зүйл дээр ингээд жоохон сатаараад хүн ингээд нэг юм жоохон хайхрамж жоохон юм болдог, анхааралгүй болдог. Тэгээ энэ үе дээр бол за мөн түүнчлэн гадаад худалдаа эрхэлж байгаа хуулийн этгээд компаниудын ачаа бараа, иргэдийн ачаа тээшинд за магадгүй нисэх худал төр ч юм уу, олон улсын нисэх худал төр ч юм уу, эсвэл нөгөө олон улсын бараа шилжүүлэн ачих гэдэг юм уу, бараа ажилт хийх төр цэгүүд дээрээс тухайн иргэний эсвэл хуулийн этгээдийг төлөөлж буй хүмүүсийнх нь сонор сэрэмжгүй байдал тийм ээ энэ тэрийг ашиглаад ачаа тээшинд нь эсвэл тухайн бараа эд зүйлэнд нь хар тамхиа сэмхэн хийчдэг. Энэ бол зарчим нь ер нь яг л халаасны хулгайчийн зарчим. Ихэнх тохиолдол нь бол ийм бодисуд байна тийм ээ. За хар тамхи сэтгцэд нөлөөлөх бодис. Сүүлийн үед бол энэ хэлбэр нь бол улам нарийсаа явж байгаа жишээтэй тийм. Зүгээр ингийн тоглоом шиг болох ч юм уу. Хийхтэй сэмхэн хийчин. За хэрвээ тэр хүн тэр ачаа тээштэйгээ хилээр ороод 9 минут ингээд баригдалгүйгээр ингээд аваад ороод ирэх юм бол нөгөөх нь мөн сэм авчих. Ийм зарчим нь өөрсдийнхөө эрсдлээс зайлуулж өөр хүмүүст эрсдэл хариуцлага золиос өөрүүлэх ийм юу явагдаж байгаа учраас энэ дэр бас хүн болгон өөрсдийнхөө бас хувийн сонор сэрэмжтэй байдлаа бас анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа гадаад улсад орж байгаа тохиолдолд ачаа тээш ерөөсөө эзэнгүй орхиж болохгүй. Ариун цэрэг өөрөө хотоо ч гэсэн ачаагаа аваад ордог шүү дээ. Олон улсын нисэх худал дээр. Энийг бас анхаарах хэрэгтэй. Таньдаг хүмүүс байна, танихгүй хүмүүс байна тийм ээ. За ингээд хаглаа зэрэгцээд гараад ингээд явж идэг. Зарим нь бол таньдаг хүмүүсийн хүртэл иймэрхүү маягаар сэмхэн шиг ингээд комент хийгээд энэ дараа нь ямар нэгэн асуудалд болоход бол мэдэхгүй юм тохиолдлуудаас бүртгэгдэж идэг байдаг. 2012 оны 5 сард Чингис хаан олон улсын нисэх буудлаар Монгол улсын иргэн гэгч эрэхтэй улсын хилээр нэвтрэх үедээ компьютерийн ноутбукнийх нь цүнхнээс 1.7 кг героин гайлын байгууллагад илрүүлж ирсэн. За энэний нөхцөл байдлыг судлаад үзэхээр энэ хүмүүний охин нь өөрөө өмнө төршөд сурдаг. Өмнө төшөөс эрэхтэй би нэг брендийн бараа авсан чинь тэр маань надад таарахгүй байна. Энийг та буцаагаад хятад руу оруулаад өгөөч. Явахтаа таваа явчаач гэд. Өөрийнхөө төрсөн эцгийн ноутбукны цүнхэнд тэр 1.7 кг героиныг ингээд хийгээ явуулсан байдаг. За тухайн хүн маань болохоор өөрөө мэдэхгүй нөгөөх нь авч явж байгаад хил дээр Монгол улсын хил дээр харин саатуулагдаж аюулгүй хариуцлага хүлээсэн байгаа. Хэрвээ магадгүй энэ хүн маань хятадын хил дээр саатуулагдсан бол ялын дээд хэмжээ авахар ийм аюултай хэмжээтэй бодисыг авч явж байгаад. Энэ үйлдэлийн үр дүн төсөөлшгүй аимшигтай байдалд хүргэж болох юм. Өмнөд болон хойд хөрш орнууд маань хар тамхи үүнтэй холбоотой гэмтэргийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг. Дэмдэж хуулийн хариуцлага нь маш өндөр байдаг байна. Оросын холбооны улсад энэ төрлийн гэмтэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн 20 хял оноож 1 сая рублээр торгодог бол бүгд найрамдах Хятад улсын хувьд 50 грамм буюу түүнээс дээш хар тамхи мансууруулах бодис тээвэрлэж хадгалж байсан тогтоогдсон тохиолдолд шууд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулдаг байна. Тэгэхээр ард иргэд маань хилээр нэвтэрч явах үед мэдээж өөрийнхөө
эд зүйлс тийм ээ. За тээврийн хэрэгсэл өөрийнхөө ачаа тийшэндээ бас маш их анхааралтай байх хэрэгтэй. Ямарваа нэг юм зөрчиж одоо эрсдэлд би өртөж байна уу тийм ээ. За ямар нэгэн бүтээгдэхүүн хүн амтаа ингээд хийгээд ингээд явж байна уу? Миний одоо хилээр нэвтрүүлж байгаа бараа тээврийн хэрэгсэлд маань ямарваа нэгэн асуудал байна уу гэдэг бол ард иргэд маань бол аягүй сайн анхаарал сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. За үсний төрлийн тийм мансууруулах сэтгцэл нөлөөт бодис бол байдаг тийм ээ. Нэг хүүхэд залуучууд мэддэг. За сүүлийн үед бол цахим тийм сошиал ертөнцид бол юу гэж явж байгаа нөхөр зэрэг үсний төрлийн бодис бол одоо хар тамхи биш шүү дээ. Тэ одоо нэг олон улсад зөвшөөрсөн л байх шүү дээ. Энэ бол хар тамхи биш гэх мэт одоо ийм буруу ташаа ойлголт бол явж байгаа. За үсний төрлийн гэж одоо тэр хүүхэд залуучуудыг нэрлээд байгаа бодисд бол нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтсан Дельта 9 тетрагидроканнабинол гэх сэтгцэл нөлөөт бодисын агуулмж байдаг. Тэгэхээр тухайн тэр одоо хар тамхи биш шүү дээ. Одоо яагаад одоо тий олон улсад зөвшөөрсөн зүйлийг одоо Монгол бараг зөвшөөрч болдгүй гэх мэт тийм зүйл яриад байдаг залуучуудад хэлэхэд тэр өвсөн дотор чинь сэтгцэл нөлөөт бодисын агуулмж байдаг. Тухайн өвсийг та хэрэглэснээр таны сэтгцэд сэтгцэн эрүүл мэндэд чинь нөлөөж ирнэ. Айжмаар таныг бол бас энэ төрлийн бодисын донтогч болгож, энэ төрлийн бодисоос хамааралтай иргэн болгож хувиргадаг байхгүй юу? Тэгэхээр та нэгэнд Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа бол Монгол улсын нутаг дэвсгэрт одоо үйлчлдэг энэ хууль тогтоомж танд одоо үйлчлэх ёстой. Тэгэхээр энэ төрлийн бодис одоо тэр өвсний төрлийн бодистой холбоотой альва таны одоо түүж бэлтгэсэн, тарьж ургуулсан, хадгалсан, зөөвөрсөн, тээвэрлсэн энэ бүх үйлдэл ч одоо эрүүгийн хариуцлагатай үйлдэл юм шүү гэдгийг бол хүүхэд залуучуудад анхааруулж хэлмээр байна л да. За цөөхөн хэдэн орны жишээ ярьдаг тийм Америкийн нэгдсэн улсын зарим нэг мужид жишээ зөвшөөрсөн гэх мэтчлэн. Гэтэл дэлхийн 100 гаруй оронд бол энэ төрлийн тэр өвсний төрлийн бодисыг бол энэ нь өөрөө сэтгцэд нөлөөт бодисоо. Энийг хэрэглэх юм бол хүний сэтгцэн эрүүл мэнд яваанда хүний удмын генийн санд нөлөөлдөг учраас нэгдсэн үндэсний байгууллагын конвенцээр хориглочихсон бодис шүү дээ гэдгийг бол хүүхэд залуучуудад анхааруулж хэлмээр байна л да. 1998-аас 2018 оны хооронд манай улсын 156 иргэн мансууруулах эм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон шалгагдсанаас одоогийн байдлаар бүгд найрамдах Хятад улсад 42, Словак улсад 1 иргэн шийтгүүлэн хоригдож байна. Бид болгоомжгүй байтал арчаагүй донтолд шунал хүслээсээ болж улс орныхон өндөр нэр хүнд үр хүүхдийнхээ жаргалтай инээд өөрсдийнхөө алтан амиа золсоор байх юм гэж үү? За мансууруулах энэ сэтгцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой аливаа үйлдэл нь бас олон төрөл жанраар байна л да тийм ээ. За нэгдүгээрт бол тухайн бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж аваад байгаа юм уу? Худалдаалах зорилгогүйгээр хадгалаад байгаа юм уу? Энэ нь л өөрөө хууль бус эргэлтийн нэг хэсэг юм уу? Гэтэл тухайн мансууруулах сэтгцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх энэ бүх үйлдэл нь хууль бус эргэлтийн нэг бөгөөд мэдээж яр шийтгэлийн хувьд бол илүү одоо чанга байна. Гэтэл мөн нөө тухайн бодисыг эхний ээлжинд улсын хилээр тийм ээ одоо синтетик төрлийн бодисыг бол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байна. Анхдагч үйлдэл байна тийм ээ. Ингээд тухайн нэвтрүүлсэн бодисыг тодорхой орон байр хүртэлх хугацаанд тээвэрлж байна. Гэтэл энэ нь өөрөө нэг юм уу хоёр этгээдийн хийдэг үйлдэл биш байх нь шүү дээ. Илүү зохион байгуулалттай, илүү тийм нарийн. За тээвэрлээд нэг газар авчиад хадгалдаг. Өөр нэг талаас ярих юм бол одоо сүүлийн үед бол манай хар тамхитай тэмцэх газар бол энэ мансууруулах сэтгцэд нөлөөт бодисыг тарьж ургуулах гэмт хэрэг бол бас бүртгэгдэж байна л да. Тэгэхээр тухайн бодисыг тарьж ургуулах үйлдэл нь өөрөө тустай зүйл ангитай эрүүгийн хариуцлагатай үйлдэл байна. За мөн одоо хар тамхитай тэмцэх газар бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагаа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг байна л да. Тухайн мансууруулах сэтгцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан тохиолдолд тухайн иргэнд мөн эрүүгийн хууль заасны дагуу хариуцлага хүлээлгэж байна. Тэгэхээр энэ хууль бус эргэлт нь өөрөө тухайн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснээс хойш эсвэл тарьж ургуулснаас хойш эсвэл олж авснаас хойш таны хадгалсан, тээвэрлсэн, бусдад өгсөн, худалдсан энэ бүх үйлдэл нь өөрөө хууль бус эргэлтийн нэг хэсэг бөгөөд эрүүгийн хариуцлагатай үйлдэл юм шүү гэдгийг л анхааруулж хэлэх хэрэгтэй байна л да. Прошу.